За би хөдөөж их сургуулийн агрикологийн сургуулийн эрдэмтэн харимчийн дараах Хишиг Жаргал гэж юм хүн байна. Би мэрэгжилтэй. Тэгээд манай сургуулийн зүгээс тэрбум сангаас зарласан 2023 онд хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтанд Канадын Jia Water гэдэг технологиг мод үржүүлгийн одоо практикт Монгол улсад энэ сэрүүн бүсийн нөхцөлд мод үржүүлгийн технологид ашиглаж болох эсэх талаар туршилт хийх нэгдүгээрт, хоёрдугаарт нь энэ тэрбум мод сангийн хүрээнд Монгол орны тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажилд тодорхой хэмжээний үр нөлөө үзүүлж хамтран оролцох гэсэн энэ хоёр чиглэлийн дагуу энэ төслийн саналыг хургуулсан. За төслийн саналыг хургуулах болсон шалтгаан маань болохоор Канадын элчин сайдын яамнаас бидэнд санал тавиад энэ Jia Water гэдэг технологи бол Америк нэгдсэн улс, зүүн өмнөд Аз, бусад маш олон улс орнуудад ургамал ургуулах, хөдөө аж ахуйн газар тариалан, дээрээс нь усыг цэвэршүүлэх олон чиглэлээр ингээ хэрэглэгдээд 7 газраас одоо патент авцсан. За тэгээд энэ ургамлын аж ахуй, ойжуулалт мод үржүүлэх, хүнсний ногооны энэ чиглэл дээр өндөр ач холбогдолтой байна гэдээ туршигдаад хэрэглэгдээд байж байгаа. Тэгээд Монгол оронд ерөөсөө хэрэглэгдэж байгаагүй учраас Канадын элчин сайдын яамаар дамжуулаад бидэнд ингээд нөгөө туршиж өгөөч гэсэн юм санал тавьсан. За тэгээд үүнийг нь аваад бид нар ямар ч байсан мод үржүүлэлт ашиглах зорилготойгоор энэ Jia Water-ийн хүчилтөрөгчийн нано бөмбөлгийн технологиг мод үржүүлэлт ашиглах энэ туршилтын ажлыг эхлүүлж байгаа. Тэгээд тэр модны сангийн зүгээс бол нэг талаас ойжуулалт мод үржүүлэх хийхээс гадна нөгөө талаас олон нийтэд энэ нээлттэй шинэ технологи, шинэ инновацуудыг нэвтрүүлэхэд туршилт судалгааны ажлыг бас дэмжиж, бидний ажлыг дэмжиж одоо өнөөдөр ажиллаа эхлүүлчихэд байж байна. Бид нар одоо Төв аймгийн Баян Чанман суман дахь хөдөө аж ахуй их сургуулийн агрикологийн сургуулийн ойн хөтөлбөрийн сургалт судалгааны бааз дээр ирсэн байна. Энэ сургалт судалгааны бааз маань жил болгон одоо зуны хугацаанд оюутнууд маань ирж дадлага хийдэг, сургалт мод үржүүлэх, үр тарих, тарьцуулах, зөвлөлдүүлэх, тэрнтэй холбоотой бүх технологиудыг бүхэл бүтэн 5 сарын туршид манай ойн чиглэлийн мэргэжлийн оюутнууд маань хийдэг энэ судалгааны бааз. Тэгээ судалгааныхаа бааз дээр энэ төслийнхаа үйл ажиллагааг явуулаад эхэлсэн. Энэ жил бид жодоо, нарс, шинэс гэсэн 3 зүйлийн шилмүст мод тариад тэгээд тэр 3 зүйлийн шилмүст модны үрлэлт, соёололт, ургалт одоо тарьцуулахц ургахын явцад нөгөө Jia нано хүчилтөрөгчийн нано бөмбөлгийн технологи маань ямар нөлөө үзүүлэх нь гэдгийг туршихаар одоо эхлүүлээд байж байна. Энэ жилийн хувьд бол үрээ тариа тарьцуулах үйлдвэрлэлд эхэлсэн, харин багж маань саяхан ирсэн учраас одоо дөнгөж ялгаатай усталтын хувилбарууд маань туршилтын ажил явагдаад байж байна. Ирэх жил бол бүрэн одоо ургамал ургалтын хугацааны эхнээс дуустал энэ технологио туршаад бүрэн үр дүн гар гэсэн юм хүлээлттэй. Манай төслийн одоо 2025 онд хүлээлгэж өгөх үр дүн юу вэ гэхээр зэрэг ямар ч байсан стандартын шаардлага нийцсэн 32,000 ширхэг тарьцуулахцыг ойжуулалтанд шилжүүлэх байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол бид нэр яг тэр тоонд дөхүүлээд тооцсон байдлаар нь дэвсгэрээ тарилтуудаа бүгдийг хийсэн. За давхар бас жимсний мод нь 3 зүйлийн жимсний модон дээр энтор, чацраг нь, үхрийн нүд гэсэн 3 зүйлийн жимсний модон дээр энэ хүчилтөрөгчүүлсэн нано бөмбөлөгтэй усаар услахаар ялгаа гарах нь үгүй юу гэдэг бас туршилтыг хийгээ явж байна. За тэгээд нэмэлт одоо туршилтуудыг төлөвлөөд байж байгаа. Энэ хүчилтөрөгчийн нано бөмбөлгийн технологиг бид нар яг одоо нэг Монголын нөхцөлд бол анх удаага л одоо л туршиж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр туршилтын үр дүн тарьцуулах үрийн соёлтоос ахуулаад тарьц маань ургаж дууслаа стандартын шаардлага хангах хэмжээнд хүртэл үргэлжлэн. Тэгэхээр тэр хооронд ямар ялгаа гарах нь вэ гэдгийг туршилтынхаа араас нөгөө дүгнэлтээ хэлнэ. За одоогоор бол урьдчилсан байдлаар ийм байна, тийм ялгаа гарч ийн тэгж ийн гэдэг зүйлийг урьдчилсан байдлаар бол хэлэх боломжгүй. Гэхдээ ер нь бол яагаад бид нар энэ шинэ технологиг туршаад яагаад ингэж нөгөө тарьцуулахцыг хурдцтай, хурдан стандартын шаардлага хангасан хэмжээнд хүргэх гээд байгаа вэ гэхээр зэрэг ер нь бол манай нөгөө уламжлалт мод үржүүлэхийн технологиуд чинь бид нэр ер нь л одоо нөгөө ихэвчлэн юм гар аргаар тэгээд их цаг хугацаа шаардаж ургуулдаг. Одоо дор хаяж 3-4 жил те ингээл тэгээд ургуулаад хөлөмжөнд тариал дараа нь ил талбайд ягаал ингээл нэлийн удаан ургуулдаг. Тэгээд бидний энэ технологиг авч аль болохоор тарьцуулахцын өсөлтийг сайжруулж хорогдлыг бууруулах гээд байгаагийн нэг үндэслэл нь болохоор нано ватрын технологи гэдэг маань өөрөө биомассын өсөлтийг буюу одоо энэ ургаж байгаа ногоон массын өсөлтийг, энэ тарьцны ногоон массын өсөлтийг 30% 28-аас 30% нэмэгдүүлнэ гэж байгаа. За нөгөө талаас нь болохоор зэрэг тэр тарьцуулах янз бүрийн одоо дээр гарч байгаа өвчлөлийг
мөөгөнцөр одоо янз бүрийн өвчнүүд байна шүү дээ. Тэр өвчнүүдийг 78-аас 80% хүртэл бууруулдгаа гэдэг нь бол бусад улс орнуудад хийгдсэн хүнсний ногоо, бусад нэмбэгний мод, бусад зүйлүүд модлог урмлууд дээр хүнсний ногоонууд дээр хийгдсэн туршилтаар бол батлагдчихад байгаа юм. Тэгээ тэр нь манайх дээр яах нь вэ гэдгийг одоо бид хэд туршаал эхэлж байна гэсэн үг. Жаватрын хүчил төрөгчийн нано бөмбөлгийн технологиг бүх төрлийн усан сангууд дээр усыг цэвэршүүлэх, усыг одоо эргэлтэнд оруулах, усыг хүчил төрөгчжүүлэх энэ практикт ашиглаж байгаа. За мөн нэмэлтээр ахуйн хэрэглээний усыг цэвэршүүлэх, айл өрх аж ахуйн нэгжүүдийн жижиг хэмжээний усыг цэвэршүүлэх ийм хэрэглээнд өргөн хэмжээгээр ашиглаж байгаа. Тухайлбал бид нэр өнгөрсөн 8 сарын 1-нд багжаа хүлээж аваад хамгийн ихний нөгөө хяналтын тестийг одоо энэ савнд яг энэ савыг усаар дүүргээд ингээд энэ усыг 10-15% хүртэл хүчил төрөгчжүүлээд ихний туршилт хийсэн. Тэгээ тэр ус энэ одоо ингээд үлдэгдэл энэ тал нь ингээ байж байна. Тэгээ эндээс харахаар энэ ус одоо хүртэл одоо бүхэл 1 сарын дараа ерөөсө замаграагүй туу тунгалгаараа байж байгаа. Гэтэл зүгээр одоо энэ савнд ингээд нэг сарын хугацаатай ус зүгээр ус хийгээ тавьсан байвал энэ үдээд ингээд замаграад маш их органик бохирдолд ороод ингээд бүлээсээд ийм болчдөг. Гэтэл хүчил төрөгчжүүлээ тавьсан ус маань болохоор ямар ч замаггүй тунгалах хэвээр хадгалагдаад байж байгаа. Тэгэхээр энэ хүчил төрөгчийн нано бөмбөлгийн технологи зөвхөн модуржуулах хөдөө аж ахуйгаас гадна бас ус цэвэршүүлэх, усан сангуудыг цэвэршүүлэх энэ үйл ажиллагаанд бас хэрэглэгдэх боломжтой. За намайг Базар гэдэг хөдөө аж ахуйн сургуулийн агрикологийн сургуулийн модуржуулгийн инженер мэргэжилтэй. За усанд ус хүчил төрөгчийн хэмжээг яаж нэмэгдүүлээд Jawatr технологиг яаж хэрэглээд байна гэхээр за бидний энэ харж байгаа энэ ус нөөцлөх савнд гүний усыг хоримтлуулад за энэхүү хоримтлуулсан гүний усыг за энэхүү ус татах помпны тусламжтайгаар усыг татаад за одоо бидний энэ Канад технологи гэдэг технологи төхөөрөмж маань энэ байна. За энэхүү технологи маань болохоор усыг хүчил төрөгчөөр баяжуулдаг төхөөрөмж гэж хэлсэн. За тэгэхээр энэ төхөөрөмжөөр ус орохдоо сэн сэлбэрийн ямаар ингээд ус маань эргэлтэнд ордог байгаа. За тэгээд эргэлтэнд орох замд нь дээрээс нь нэмэлтээр хүчил төрөгчийн боллоо юм хүчил төрөгчийн генератораар дээрээс нь хүчил төрөгчийг болвол нэмэлтээр хийж өгөн. За нэг болвол нь хийж өгөхгүй байсан ч болно. Хэрвээ хүчил төрөгчийг ингээд баллон юм уу генератороор хүчил төрөгчийг нэмэлтээр хийж өгөх юм бол нь за тодорхой хугацаанд усыг хүчил төрөгчөөр баяжуулах хугацаа маань бол за нэг 200 литр усыг нэг 10 минутанд юу гэдэг юм хүчил төрөгчөөр баяжуулдаг ч юм уу. Тийм хугацаа ашигтай байгаа. За хэрвээ хүчил төрөгчийн баллон эргэлэхгүй гэх юм бол хугацаа маань арай уртсаж ирдэг байгаа. Тэгэхээр хамгийн гол зүйл маань болохоор энэхүү төхөөрөмж маань усанд хүчил төрөгчийн хэмжээг дахиад дээрээс нэмээд агаарын хүчил төрөгчтэй холиод илүү нарийн ширхтэй хүчил төрөгчийн ус хүчил төрөгчтэй болгоод буцаагаад энэхүү ус нөөцлөх савнд оруулна. Модуржуулах дээр ашиглаж байгаа модыг тарьцуулгацыг усалдаг ус маань болохоор яг гүний худгийн хүүтэн усаар биш ус нөөцлөх савнд тодорхой хэмжээнд байлгаад усны температурыг бол багасгасны дараа бол услаа гэдэг. Тэгэхээр бид нэр зайлшгүй ус нөөцлөх савнд усыг хоримтлуулсныхаа дараа энэхүү услаа гэдэг. Тийм учраас бид нэр энэ ус нөөцлөх савнд байгаа усыг зүгээр байлгаад одоо юу гэдгийг өглөөнд татж авсан усаар орой услага энийг тэр 12 цагийн хугацааг зүгээр байлгаж явах хоорондоо 12 цагийнхаа хугацаанд энэхүү усаа хүчил төрөгчөөрөө баяжуулаад услагаанд хэрэглэх юм бол нөгөө түрүүн ярьсан нөгөө тарьцуулгацын өсөлтийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ илүү үр ашигтай байх. Үүднээс энэхүү технологиг бол нэвтрүүлээд туршиж байгаа бид нар. Цахилгаан хэрэглэх гэдэг маань болохоор ерөнхийдөө яг ямар чадaltaй усны помпонд толбож байгаасаа шалтгаална. Энэ жишээлх юм бол энэ одоо минутанд 40-50 литр ус дамжуулах чадaltaй помп тавьсан. Энэ маань болохоор 0.75 кВт цагийн хүчин чадaltaй помп. Тэгэхээр энэхүү помпны маань хэмжээ том байх тусам нөгөө цахилгааны хэрэглээ өндөрсөн. За энэ технологи маань өөрөө минутанд нэг 100-аас 120 литр ус дамжуулах бүрэн боломжтой гэж байгаа. Тэгэхээр бид нар бол тэрийг нь бүрэн чадлаар маш нэг минутанд нэг 50-аас 60 литр ус дамжуулах. Тэр маань яагаад гэвэл нөгөө цахилгааны хэрэглээгээ хэмнэх зорилгоор юм жижиг помп тавиад ажилласан байгаа. Бид нэр төслийн өрөөнд хийж байгаа судалгаа маань нэг зүйлийн модон дээр за 3 давталтайгаар одоо юу гэдгийг 3 удаа нэг зүйлээ 3 хийж байгаа. Одоо шинсэг гэх юм бол 6 даалан дээр дараад 3-ыг нь нана бөмбөлөгтөөр усаар услаад за 3-ыг нь зүгээр энгийн худгийн усаар услаад тийм харьцуулсан туршилтыг бол хийж байгаа. Тэгэхээр нөгөө нэг шилмэс зүйлийн 3 зүйлийн модон дээр нийтдээ 18 дэвцэгтэр 9-9-өр нь хуваагаад энэ туршилт судалгааг бол хийж байгаа гэсэн.
За сайн байцгаана уу. Би хөдөө аж ахуйн сургуулийн ой инженерийн хичнээн 2 дугаар курс оюутан байна. За өмнө жил намар хичээлд орсноос хойш ер нь хичээл минь их сонирхолтой маш гоё байгаа. Тэгээд энэ жилээс би дадлага дээрээ ирсэн хавар үрээр шинс болон нарсны суулгад суулгасан. Тэгтэл одоо 8 сард бараг 3 сая ширтээ ургацсан юм сайхан байна. За тэгээд энэ полигон дээр ирээд бас цаашаа эрхтийн аж ахуй руу. За эрхтийн аж ахуй дээр болохоор залгаа модны суулгацын дадлага туршлага хийсэн. Түүн дээр болохоор өрөл модны 1 насны суулгац дээр 1 настай чавга болон алим гэсэн ер нь жимсний мод суулгаж жимслэх хугацааг 3 жил байсныг 2 жил болгож багасгасан тиймэрхүү дадлага хийсэн байгаа. За мод тарина гэдэг маань бол ямар ч хүн хийж чадна. За мод ургуулна гэдэг маань бол зөвхөн тэр модод тарьсан хүний зөвхөн сэтгэл зүрхнээс гарч байгаа зөвхөн хөдөлмөрийн үр шим байгаа. Тэгэхээр модыг зүгээр суулгаад орхих биш, тэр модоо арчлаад тортоод тэр модоо буцаагаад нэг тийм амьдруулдаг байгаасаа л гэж хүмүүс зөвлөмөр байна. Тэгэхгүй одоо манайхан чинь модоо тарьчаал нэг услаад орхичдаг. Тэгээ дараа нь ирэхээр нөгөө мод нь арчилгаа байхгүй гэсэн. Тэгэхээр бол тарьсан модоо заавал арчлаад ургуулдаг байгаасаа л гэж хэлмээр байна. Банкуудын санаачлагаар бий болсон энэ тэрбум мод сангийн үйл ажиллагаа маань яг энэ Монгол орны ойн салбарт урд өмнө хийгдэж байгаагүй яг чухал энэ хэсгийг бол яалтчгүй одоо ингэ зохион байгуулж байна. Одоо яг ойн салбарыг бүхэлд нь аваад үзэх юм бол зөвхөн ой агентлаг ганцаараа хийгээд эсвэл одоо юу гэдгийг аль нэгэн холбоо ч юм уу сайн олон нийтийн байгууллага хийгээд явах энэ бол ингэ тодорхой жижиг хэсгүүдийг хамраад байсан бол яг энэ банкуудын оролцоотой байгуулсан тэрбум мод сан бол маш их далаацтайгаар маш өргөн цар хүрээтэй. Дээрээс нь тэрбум мод хөтөлбөртэй маш нэгт холбоотой. Бусад уур амьсгал за одоо юу гэдгийг хүлэмжийг бууруулах гэх мэт чинь олон улсын төсөл хөтөлбөр, конвенц одоо энэ том хөтөлбөрүүдтэй маш уялдаатайгаар олон улсын жишгт нийцсэн байдлаар сонгон шалгаруулалттай үйл ажиллагаанууд нь маш хоорондоо уялдаа холбоотой маш их зөв юм зэгцтэй явж байна гэж харж байгаа судлаач хүний хувьд бол за тэгээд энэ хүрээнд манай сургуулийн зүгээс тэрбум мод сангийн үйл ажиллагаанд цаашдаа маш идэвхтэйгээр оролцсон. Эхний одоо төслийнхаа хүрээнд энэ үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хүлээлгэж өгөөд цаашдаа улам одоо өргөжүүлсэн байдлаар энэ сангийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслүүд бусад одоо энэ хамтран зүтгэж байгаа энэ яг энэ игнэнд орцсон байгаа энэ багийн дотор орох цаашаа багаа улам дэлгэрүүлэх хамтарч ажиллах энэ гоё ажил дээр бол сургуулийнхаа зүгээс яг энэ манай сургуулийг төгсөж байгаа сурж байгаа оюутнууд судлаачид бүгд одоо энэ зүйл дээр бол нэг дуугаар хамтарч дэмжиж ажиллах сонирхолтой байгаа. За энэ төслийг хэрэгжүүлээд дууссаны дараа дараагийн технологи нэвтрүүлэх, дараагийн өөр одоо Монгол оронд төсвөртэй бусад одоо нөгөө ган төсвөртэй, хүүтэн төсвөртэй одоо модлог ургамлын зүйлүүдийг Канадаас шилжүүлэх ч юм уу тий. За гэх мэтчлэн өөр бусад одоо Японоос хамгийн одоо ган төсвөртэй зүйлийг ургуулах, хамгийн ган төсвөртэй зүйлийн үрийг бэлдэх гэдэг ч юм уу тийм зүйлүүд дээр хамтарч ажиллаад тэрбум мод сантайгаа хамтран ажиллаад ялангуяа судалгаа шинжилгээний тал дээр бол манай сургууль судлаачдынхаа хүч бололцоо, оюутнуудынхаа хүч бололцоог ашиглаад ингээд цаашдаа үргэлжлүүлэх чинь хүсэлтэй байгаа.